Тойрог зураад түүний радиус, диаметр, төв, тойргийн уртыг тэмдэглээрэй. За энд тойрог зурцгаая. Энэ нь тойрог шиг харагдахгүй байж магадгүй л дээ. Гэхдээ санааг нь авах гэж найдаж байна. Тэгэхээр тойрог маань энд байна. Харин төв нь энд байна. Төвийг бүгдээрээ C гэж тэмдэглэе. Тэгэхээр энэ бол манай тойргийн төв нь. Энэ бол тойргийн төв. Тэгэхээр тойрог гэдэг маань өөрөө тойргийн төвөөс ижил зай даслагдсан цэгийн олонлог. Төвөөс тогтмол зайтай байна гэсэн үг. Үүнийг бол радиус гэдэг. За радиусыг зуръя. Тэгэхээр энэ зай бол радиус байна. Тэгэхээр энэ бас радиус, энэ ч бас радиус. Олон радиус зурж болж байгааз эдгээр нь бүгд радиус юм. Төвөөс тойргийн цэг бүрт радиус татаж болно гэсэн үг. За одоо диаметр гэж тойргийн төвийг дайруулан тойрог дээрх хоёр цэгийг холбосон эрчмийг хэлнэ. Энэ нь үнийн хэрэгтээ хоёр радиусыг нийлүүлсэн гэсэн үг. Жишээлх юм бол энд диаметр байна. За тэгэхээр энд 1 радиус байна, энд бас 1 радиус байна. Эдгээр нь хоёулаа нэг шулууны дагуу байгааз энэ тал бас энэ талаас төвийг дайран гарч байна. Энэ бол диаметр. Дахин өөрийг зурах боломжтой. За би энд харагдаж байгаагаар зурлаа. Өөр диаметрч байж болно. Гэхдээ хэмжээ нь бол яг л адилхан байна. Одоо бүгдээрээ тойргийн уртыг авч үзье. Тойргийн урт гэдэг нь тойргийг тойроход хэр урт байх вэ гэсэн үг. Хэрвээ тойргийн дагуу утсаар хүрээлүүлвэл хэр урт утас байх байсан бол? За цэнхрээр зуръя. Үүний урт нь тойргийн урт болно. Тойргийн урт. За дуслаа.